За сайн байцгаана эзэгчүүдээ шинэ иргэн сургуулийн эзэлтийн шалгалтанд онлайнаар хэрхэн бүртгүүлэх вэ гэсэн зааврыг оруулж байна. Та регистрцэд New Era EduCGMN гэсэн хаягаар ороод бүртгүүлэх гэсэн товчон дээр дарна. За үүний дараагаар бүртгүүлэх суралцагчийнхаа регистрийн дугаарыг оруулаад програмаас өгсөн 5 оронтой дугаарыг оруулаад дараах гэсэн товчон дээр дарна. Үүний дараагаар баруун дэд бууланд тухайн суралцагчийн овог нэр гарч ирэх ба энэ талбарт та тухайн суралцагчийн хувийн иргэний 5 дугаар ангийн дараах 10 хичээлийн дүн үнэлгээг оруулж өгнө. Үүний дараагаар програм маань танай хүүхдийн дундаж голч дүнг автоматар бодоод дараах гэсэн сонголтыг сонгоно. За 3 дугаар хэсэг дээр шинэ иргэн сургуулийн шалгалтанд оруулах эцэг эхийн хүсэлт байх ба та сайдар уншаад дараах мэдээллийг үнэн зөв бөглөнө. За ингэснээр танай хүүхдийн үндсэн мэдээлэл автоматар гарч ирэх ба та өөрийн утасны дугаар, мэйл хаягийг оруулаад мөн хувийн иргэний 5 дугаар хуудсан дээр байх улсын шалгалтын дүн үнэлгээг оруулаад улсын шалгалтын дундаж бодогдож гарч ирээд дараах гэсэн товчийг дарна. За 5 дугаар хэсэг дээр шалгуулагчийн бичиг баримтын зургийг оруулж өгөх ба нэгт нь шалгуулагчийн сүүлийн 1 сарын хугацаанд авахулсан цагаан дэвсгэр дээрх зургийг сонгож оруулж өгнө. За хоёрт нь тухайн суралцагчийн төрсний гэрчлэгээний хуулбарыг сонгож өгнө. 3 дугаарт нь тухайн суралцагчийн хувийн иргэний 3 дугаар нүүр буюу үндсэн мэдээлэл дисгийг сонгож өгнө. За 4-р нь тухайн суралцагчийн хувийн иргэний 4-р нүүр буюу дүн үнэлгээ дисгийг сонгож өгнө. За 5-р нь тухайн суралцагчийн хувийн иргэний 5-р нүүр буюу улсын шалгалттай нүүрийг сонгож өгнө. 6-р нь тухайн суралцагчийн 90-с дээш үнэлгээтэй гэсэн сургуулийн тодорхойлолтыг сонгож өгнө. За 7-д нь тухайн суралцагчийн бүртгэлийн хураамжаа төлсөн төлбөрийн баримтыг сонгож өгнө. Үүний дараагаар дараах гэсэн командыг сонгоно. За зургийн файлаа аплод хийхэд хэдэн секунд шаардах ба амжилттай аплод хийгээд дууссан тохиолдолд дараах мессеж танд очно. Үүнд танай хүүхдийн бүртгэлийн дугаар, нууц уг мөн дараах санамж очно. Мөн таны мэйл хаягаар бүртгүүлсэн мэйл хаягаар танай хүүхдийн мэдээллийг бид хүлээж авлаа гэсэн мэдээлэл очих ба та тухайн бүртгэлийн формтой хэсгийг дуусгаж болно. Ба энэ нь танай хүүхдийн бүртгэл бүрэн баталгаажлаа гэсэн үг биш юм аа. Та тухайн хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулаад бидрээс очсон нууц үгийг оруулаад нэвтрэх гэсэн командын тусламжтай тухайн суралцагчийн мэдээллийн хэсэг рүү орох ба таны төлөв хянагдаж байгаа төлөвтэй байна. За бид таны оруулсан материалыг хянаад баталгаажсан тохиолдолд тухайн суралцагчийн мэдээлэл ингэж харагдах болно. Мөн танд танай хүүхдийн мэдээлэл амжилттай баталгаажлаа гэсэн мэйл ирнэ. Ингэснээр танай хүүхдийн мэдээлэл бүрэн баталгаажаад шалгалтанд ороход бэлэн болно гэсэн үг. Харин танай хүүхдийн мэдээллийг цуцласан тохиолдолд төлөв нь цуцласан төлөвтэй харагдах ба яагаад цуцласан талаар тайлбар орсон байна. Мөн танай хүүхдийн мэдээлэл цуцлагдлаа гэсэн мэйл очих болно. Та ингэсэн тохиолдолд
тухайн суралцагчийн бүртгүүлэх гэсэн зэс рүүгээ дахиж ороод тухайн суралцагчийнхаа регистрийн дугаарыг оруулаад за таны оруулсан үндсэн мэдээлэл үүнд байж ах ба буруу алдаатай зөрүүтэй гэж оруулсан мэдээллийг шинжилж оруулаад бидэнд илгээх юм аа. Ингэснээр бид таны мэдээллийг нэгтлээд үнэн зөв байх юм бол баталгаажуулах болно.